Авилгатай тэмцэх газраас жил бүрийн 2 дугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө оруулгын мэдүүлгийг авдаг лээ. Өнгөрсөн жил төрийн болон төрийн өмчийн оролцоотой 1500 орчим байгууллагын 36,000 орчим албан тушаалтан мэдүүлгийг гаргаж өгөх ёстой байсан. Авилгатай тэмцэх газарт мэдүүлгээ шууд гаргаж өгдөг төрийн болон түүнтэй адилтгах 87 албан тушаалтан хуулийн хугацаанд бүгд мэдүүлгээ гаргаж өгчээ. Бусад албан тушаалтнууд мэдүүлгээ одоогоор өгөөгүй байгаа юм. Тиймээс авилгатай тэмцэх газраас хэдийгээр энэ сарын 15 гэж хуулинд заасан ч сар шимийн баяраас өмнө нэрч хөрөнгө оруулалт болон ашиг сонирхлын мэдээлэл өгөхийг хүсэж байгаа юм а. Эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд бүх төрийн албан агчид, мэдүүлэг гаргагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулалт мэдүүлгээ шинжилэн бүртгүүлдэг хуультай байгаа. За энэ жилийн хувьд нийтдээ улсын хэмжээнд 36,000 орчим төрийн албан агч хөрөнгө оруулалт мэдүүлгээ бүртгүүлэхээр ийм жагсаалт гарсан. За авилгатай тэмцэх газарт шууд хөрөнгө оруулалгоо мэдүүлж бүртгүүлдэг төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зандаа адилтгах албан тушаалтнууд гээд нийтдээ 276 албан тушаалтан байгаа. За энэ 2016 оны 1-р сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд одоогийн байдлаар 25,000 орчим мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулалт мэдүүлгээ шинжилэн бүртгүүлээд байна. Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгийг гаргуул зохих 40,031 албан тушаалтнаас 2016 оны 1-р сарын 31-ний байдлаар нийт 25,100 мэдүүлэг гаргагч хөрөнгө оруулалтын болон ашиг сонирхлын мэдүүлгээ шинжилэн мэдүүлсэн байгаа юм а. Улсын хэмжээнд энэхүү үйл явц нь 62.7% явагдаж байгаа юм. Харин авилгатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас улсын хурлын гишүүн 15, Монгол улсаас гадаад улсад суугаа элчин сайд 18, ерөнхий консул 5, засгийн газрын агентлагийн дарга 14, бусад нам хороодын гишүүд 35 гэгчлэн 87 албан тушаалтнал зөвхөн мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ. Энэ нь төрийн өндөр дэд албан тушаалтнууд мэдүүлгээ өгөхдөө хойрог хандаж байгаагийн тод жишээ юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.